За бүгдээрээ сайн байцгаана уу? Өнөөдөр миний бие Викинг цувралынхаа 2 дугаар бүлгийн 2 дугаар хэсгийг ярьж өгөхөөр бэлдлээ. Өмнөх хэсэгт Рагнар Ярл Бьоркийг ялж өөрийн нутгаа эргүүлж авсан. Харин Лагерта хүүгээ аавд нь үлдээн эр нөхөртөө очихоор явж буугаар төгссөн. За 6 дугаар ангийн эхлэлд Роллогийн эхнэр зөнчдөр ирэн ахаад хатан болж эрх мэдлээ авах хүсэлтэй байгаагаа хэлэхэд зөнч дайчин бүсгүйд бурхад үргэлж ээлтэй ханддаг гэд залаа. Хойрог хаан харин амьд үлдсэн цөөн ирсээ аван ганц завтай Катигатад ирлээ. Рагнарт хандаж Эгберт анханасаа амлалтаа биелүүлэх хүсэлгүй байсан юм билээ. Айдалстанд юу тохиолдсныг мэдэхгүй. Азан таарвал тулааны талбарт төгсөн байх. Бид буцан Висекст очиж өшөөгөө авах ёстой гэхэд Рагнар таны зөв. Гэхдээ би тэрнээс өмнө Ярл Бьоркийг хөнөөх хүсэлтэй байна гэв. Харин Хойрог хаан өөр бодолтой байлаа. Бид Ярл Бьорктэй нэгдэж Висекс рүү дайрах ёстой гэд Роллог илгээлээ. Ролло шин үүрэг хүлээн далбаа татлаа. Эхнэр нь харин Хойрог хаантай уулзаж өсөж дэвчих хүсэлтэй байгааг хэлэхэд Хойрог хаан хүүгээ Сигитэй зугаацуулахыг хүсв. Юу болоод байна? Лагерта буцаж гэртээ иржээ. Ууртай нөхөр нь түүнийг зөвшөөрөлгүй явсанд нь уурсан үг хаяна. Бьорныг орхисонд нь хилэгнэж чи намайг гутааж байна гэд Рагнарыг доромжлоход Лагерта үүнд нь дургуутслаа. Харин шөнө нь хүмүүс явуулт нэвширтлэн зодож ухаан алдууллаа. Бьорн харин нэг шивгчэн эмэгтэйтэй танилцсанаа. Энэ бүсгүйг шохоорхоод байгаа бололтой. Аслав гүнж Рагнараас чи яагаад Хойрог хааны үгээр байдаг юм бэ? Бьорк намайг доромжилсан байхад чи түүнтэй эвлэрэх гэж байгаа юм уу? Өшөөгөө авахгүй гэж юу хэмээн асуулаа. Ролло маань харин Бьоркийн нутагт ирж түүнтэй уулзнаа. Холбоогоо эргэн сэргээх хүсэлтэй байгааг сонссон Бьорк би газар нутаг руу дайрсан байхад тэр намайг уучлалаа гэж үү? Хуучин эхнэрийн гавлыг үнсэн чи минь юу гэж бодож байна гэж асууна. Эгберт хаан Айдалстантай уулзлаа. Айдалстан хуучнаа дурсаж бичиж зураг зуран сув. Викингчүүдийн бурхтны талаар асуухад тэдний бурхан эртнийх бидний бурхадтай адилхан санагддаг гэв. Эгберт харин бид урд өмнөхөөсөө дордож байна. Мэдлэгээ алдаж байна гэд ном судар баримлаар дүүрэн өрөөнд оруулж энэ бол Ромоос үлдсэн зүйлс. Түүх, үлгэр домог бүгд байгаа. Чи эднийг уншиж чадна. Тиймээс би чамайг сонгосон. Эдгээр номыг бидний хэл дээр хуулбарл гэж тушаалаа. Ролло үүргээ биелүүлж Бьоркийг дагуулan Катигатад ирлээ. Бьорк орж ирээд Рагнарт хандан ариун цаграгаараа тангаргалъя. Өнөөдрөөс эхлэн чи миний үнэн ч занг үзэх болно. Бид хамтруул илүү ол зомог олж баг гарц хохирол амсна гэд тэд эвлэрлээ. Зодуулснаасаа болж Лагертагийн нүүр авах юмгүй болжээ. Нөхөр нь түүнийг доромжилж олны нүдэн дээр нүцгэлэх гэхэд Лагерта нүдэнд нь хутга зоож орхилоо. Үүний дараа нэг эр босчрон удирдагчаа хөнөөлөө. Аваал гэргийгээ ингэж доромжилж бууг нь төвчээгүй бололтой. Энэ шөнч ихэн болох шинжтэй. Ролло сүхаван гэрээс гарсан бол Рагнар бүргэд барин харанхуйд зогсож байв. Тэд ямар нэгэн юм сэдсэн бололтой. Бьоркийн цэргүүдийг гаднаас нь түгжиж байгаад галдав. Үргэлжлүүлэн Бьоркийг барьж аваад би хизээд өшөөгөө авдаг гэж Ролло хэлээд Флокийн нэвширтлэн зодов. Хойрог хаан Рагнар дээр ирэн юун үүмэн самуун болоод байгааг асуухад гаднаас өглүүд болсон Бьоркийг чирч орж ирлээ. Манай гэр бүлийг хөнөөсөн энэнийг уучлж чадна гэж та бодоо юу гэд Бьоркт хандан чи сүрхий бүргэдтэй холбогдсон гэлөө. Одоо би нуруунд дээр чинь бүргэд зурж өгье гэхэд үхтлээ айсан Бьорк хэрэггүй гэж гуйна. Рагнар хариуд нь хэрэгтэй. Хавиргийг чинь хадаж дэлгэн яг л далавч шиг гэв. Хойрог хаан Рагнар дээр ирэн хэрвээ Ярл Бьоркийг алчих бол хэн ч бидэнтэй холбоотон болохгүй. Бүгд айна гэхэд Рагнар тэгвэл түр хүлээгээд азанлаа. Висекст Нортумбриагийн хаан нөгөө ууртай Айла ирлээ. Эгберт хаанд хандаж би тантай нэгдэхээр ирлээ. Бурхан Англиг авраг гэхэд бүгд даган хашгирав. Хилга хүүхэдтэй болсноо Флокид хэлэхэд би бол завны мужаан, загасчин, харин одоо эцэг Флоки боллоо. Хорим хийгээд баярлана. Харин Флоки Рагнарт дургуйлахж эхэлсэн бололтой. Бьорн эцэгтэй та надад яагаад итгэдэггүй юм бэ хэмээн асуухад Бьоркийг барьдаг шин чамайг дуудсан. Чи ирээгүй. Эцгийн хувьд би чамд зөвлөгөө өгье. Тархиараа бод, төмсгөөрөө биш гэв. Аслов гүнж ахин жирэмсэн болжээ. Энэ хүүхэд нэг л биш байна. Намайг айлгаад муу зүйл зөгнөж байна гэд санаа их зовниж байлаа. Роллогийн эхнэр болох Сиги харин хор гутгаад яваад байх шигэ. Хойрог хаан дөнгөлүүлсэн Бьорк дээр ирлээ. Бьорк түүнд хандаж Рагнар хаан болохыг хүсдэг. Миний амийг хороогоо тэр зогсохгүй. Намайг эндээс оргуул. Тэгвэл би Рагнарыг хөнөөж Роллог ирэл болгоё гэв. Рагнар зөнчдөр иржээ. Айдалстаны талаар асуугаад тэрний амьд байгааг мэдэж явлаа. Би энэ амьд хэдийж сүнсэн тамлагдж байна. Таньдаг хүнтэй чинь хамт байна. Гадаадын хаан гэв. Ролло Рагнарт хандан яагаад Бьоркийг цаазлахгүй байгаа юм? Яагаад Хойрог хааны үгийг сонсоод байгаа юм гэхэд тэр хаан учраас гэв. Бьорн маань харин нөгөө бүсгүйгээ эргүүлсээр л нөгөөх нь харин нүүр өгдөггүй хөргий.
Сиги Хелгатай ярилцах үедээ Флоки Рагнарт дургүй болсныг мэдэж аваад үүнийгээ Хориг хаанд очиж хэллээ. Эгберт болон Айла хоёр хаан Рагнарын тухай ярилцсанаа. Бидэнд дайсагналцах хүн Рагнараар зогсохгүй гэж Эгберт хэлээд хоёулаа хамтран хөрш Мерсиа руу дайран эзлийгээд өөрийн хүүг Айла хааны охинтой гэрлүүлв. Катигатад ч бас хурим болж байна. Флоки маань Хелгатайгаа хуримлав. Түүний хуримд Торстон, Хорик хаан тэргүүтэй хүмүүс иржээ. Ролло Рагнар хоёр байсангүй. Торстон Рагнар хоёр шал согтуу хэрнээ нэг рүүгээ харваж тоглож байв. Бас л гажиг нөхдөөч өө. Торстон чи бамбаага барьсан уу? Харанхуд юу ч харагдахгүй байна ч гэж байх шиг. Яг энэ үед нэг цэрэг ирлээ. Висекс рүү довтлох шинэ хамтрагч хайж байгаа гэсэн үү? Хүн хүч, хөвөх зав хангалттай өгөх нэг ийрэл байна. Нэрийг нь Ийрлинг стад гэдэг. Рагнар ёстой дуулаагүй юм байна. Хизээ уулзах уу түргэн ир гэж хэлгээд явууллаа. Сиги Ролло тандан Хориктой хамтран Рагнарыг даръя. Чи Ийрл бол гэж шатгалаа. Энэ үед Хорик хаан Бьорк дээр ирээд чамайг оргуулъя. Дараа нь Рагнарыг хөнөөе гэв. Ийрл Ингстад ирснийг сонсоод Рагнар хүтэр түргэн товтлогон очив. Гэтэл тэр нь хэн байсан гэж Лагерта байлгүй л яв. 4 зав 100 гаруй дайчид байгааг сонсон дуртаяа хамсаатан болохоор шийдлээ. Шөнө болоход Бьорк тэр хүн ирж суллав. Тэр оргуулж байна гэд баярлтал Рагнар амдаж авлаа. Өвдөг дээр нь суулгаад нуруугаар нь хавиргыг нь хадан хоёр тишинд дэлгэлээ. Цус бүргэд гэдэг нь энэ ажээ. Зүнчин хэлсний ёсоор Бьоркийн дээгүр бүргэд эргэлдэж байв. Аслав гүнж ахин амарчих төгчээ. Хүүхэд нь гарахгүй түүний ихэд зовоосон ч эцэст нь нэг юм төрлөө. Гэхдээ нэг л биш байв. Рагнар Аславд хандаж чиний зөгнөл биелжээ. Тэр үхэх ёстой. Хитрхи сул дорой. Бас давжаа юм. Ямар амьдрал туулахыг нь бодож үзэлтэй гэв. Рагнар маань удаан бодсны эцэст шинэ хүүгээ хөнөөхөөр шидэн ойд авч ирсэн ч эцсийн мөчөд амьд үлдээлээ. Лагерта нутагтаа буцаж ирлээ. Тэр үнэхээр хүндлэл хүлээсэн удирдагч ажээ. Дараагийн тэргэл сар гарахад бид Висекс рүү дайнд мордно. Цэргээ бэлтгэж тушаав. Висекст харин ахин шинэ айлчин ирлээ. Мерсиягийн гүнж хүрэлцэн ирв. Айталстаныг умардад байсныг сонссон Мерсиягийн гүнж ихэд сонирхон олон асуулт асуулаа. Энэ гүнж өөрийн ахыг хөнөөж улсынхаа эрх мэдлийг гартаа авчээ. Энэ гүнж ч нэлээн л зэрлэг байрын хүүхэн байгаа юм да. Эгберт хаан түүнийг яагаад ч барсангүй. Бүр цэргүүдээрээ хүч нэмэгдүүлэх нь тэр. Лагерта маань зэр зэвсгээ бэлдэн цэрэг армиа дагуулan Катигатад ирлээ. Рагнар харин эрэмдэг төрсөн хүүтэй Айвар гэж нэр өглөө. Ясгүй Айвар. Ийхүү викингчүүд дахин Английн зүг дайрахаар боллоо. Бьорн, Рагнар, Флоки бүгд л хайртай бүхэнтэйгээ салах ёс гүйцэтгэн замдаа гарч далбай татан задгай далаад хөвлөө. Хорик хаан Флоки тандан зав урлаач бол хамгийн чухал. Нэг зав урлаач 10 ирэлтэй тэнцэнэ. Чи надад зүтгэвэл би чамайг хаан шиг л үзнэ гэв. Флокиг Рагнараас салгаж өөртөө урвуулах атгах санаа үрдэлж яваагаа илэрхийллээ. Ийхүү эцэст нь викингчүүд Висексийн ирэг дээр ирлээ. Үүнийг нь мэдсэн Эгберт би Рагнартай хэлэлцээр хийн. Тэр юмыг ухаж ойлгодог хүн. Хэрвээ зөвшөөрөхгүй бол тулалтгаас өөр аргагүй байдалд орлоо гэв. Викингчүүд хуарангаа босгож бэхлэлт хийжээ. Рагнар тулалтгаар биш, ярилцгаар ирснээ мэдэгдэхээр Торстеныг илчээр илгээжээ. Үүнд нь харин хамтрагчд нь дургүй байлаа. Хорик хаан түүнд надтай зөвшөлдсөхгүйгээр шийдвэр гаргавал дараагийн удаа өршөөхгүй шүү. Тэр бидэнтэй найрамдна гэж хуураад их зэрэг хөдөлгөх болно гэж бяцхан хэлгэнлээ. Яг энэ үед Эгберт хааны хүү илчээр ирлээ. Тантай аав маань ярилцахыг хүсэж байна. Энэ бол сайн санааны бэлэг гээд Айталстаны ариун цагиргийг өгөхөд бид бүгдээрээ аавын чинь өргөөнд очно гэд хүүг нь явууллаа. Гэтэл буцах замд нь Хорик хааны хүмүүс отолт хийж цэргүүдийг нь хороон хан хүү ганцааранг амьд үлдэнэ. Айталстан эртний Ромын түүх цэрэг армийн стратегийг Эгберт хаанд уншиж өгч байлаа. Цэргийн тактикийг сонсон бид Рагнартай ингэж тулалдах ёстой. Тэр элч нарыг маань алсан. Хүүмэн ганцаараа амьд гарсан. Энэ бол тэрнийг хэлэх гэсэн санаа. Тэр ярилцахыг хүсэхгүй байна гэв. Нөгөө уурлахаас цаашгүй Айла хааныг ирэхээр Рагнар руу довтлох төлөвлөгөөтэй байгаа ажээ. Рагнар хэлэлцээр хийх боломжийг нь үгүй хийсэнд уурлахад Хорик хаан би угаасаа л энэ буруу номтнуудтай найрамдах гэж биш. Өшөөгөө авах гэж ирсэн. Чи намайг мартаагүй бол би хаан шүү гэд маргааш товтлох тушаалав. Бьорн тулааны өмнө нэрвтэд байгаа бололтой. Үхэхээс айгаад байгаа мүү яагаад вэ? Рагнар хүүдээ хандаж зүнч чамайг хааны охинтой гэрлэнэ. Эсвэл их хязгааргүй далаад айлна гэсэн. Тэгэхээр чи маргааш үхэхгүй гэж сумллаа. Флокигоо харин муу андаасаа уруух гээд л байх шиг санагдаад байгаа юм да. Энэ муу Хорик хаантай бөөрөөрөө наалдаад нэг л с ิจ гтэй шүү. Айталстан харин өөрийнхөө мэдэрч буй зүйлийн юу болохыг мэдэх гээд л бурханд залбирлаа. Рагнар Эгберт хоёрыг хоёуланг нь амьд үлдээж өгөхийг гуйлаа. Өглөө болж викингчүүд зэр зэвсгээ аван хөдөллөө. Англичууд ч бас байрлалаа эзэлсэн байхан тэр. Рагнар хүлээе. Англичууд хаасайгүй байна гэхэд Хорик хаан дайраад явчихлаа. Энэ Хорик бас л тэгж тарихгүй болгооч юм аа.
Тулаан эхэлж хоёр талын цэргүүд золгоод авлаа. Манайхан өнөөхөл сурсан зангаараа Бамбайн ханааг үүсгэн хамгаалав. Гэсэн ч морин цэргүүдэд юу ч болсонгүй хөргөс. Ролло Рагнар хоёр Арайчуу гэж хэдэн цэрэг алж байтал дайсны нэмэлт хүч Айла хаан гараад ирлээ. Викингчүүд яг л хашаанд орсон хой шиг л байлаа. Уурт Айла харин инээж итэр. Ролло харин морь хүн юутай ийтэн завчаад байсан ч эцэст нь моринд дайруулж газар тунлаа. Дайсны морьд бүр туураагаараа Ролло дээр бөмбөрдөө тайчлаа. Манайхан ер нь л нийтээрээ л ялагдаж байна. Үзээд барахгүй тул бүгд зүхтацгаав. Дайны талбар дээгүүр алхаж явсан Айдалстан Роллог танин хэн болохыг нь Эгбертэд хэлснээр тэрнийг аврахаар боллоо. Манайхэд айхтар хохирол амсчээ. Бьорн багтартлаа уурлаад байсан тул Рагнар чи өнөөдөр азраг байлаа. Нэгт сумны үзүүр сэлэмний ирж хамт хүрч чадаагүй. Тиймээс миний хүүг өнөөдрөөс дийлдэшгүй Бьорн гэж дуудацгаая гэв. Лагерта нутаг буцах санал гаргахад авгах олзлогдсон. Тэрнийг суллахаас нааш би хаашаач явахгүй гэж Бьорн хэлв. Англичууд ялалтаа тэмдэглэн архитаж байна. Айла хаан хийх өөрцөглөн сархад гүзэлсээр л Айдалстан Роллодор ирлээ. Тэр амьдч тун хүнд байлаа. Чи биднээс урвсан байна. Чаддаг бол чамайг алах юмсан гэд багалзуурдаж итэр. Амийг нь аварч байхад бас л эвгүй гаршив. Айла хаан харин төвчгөнсөөр л тэднийг бүр нухчин дарыг гүүцээ гэхэд Эгберт энэ удаа дарлаа гэд тэд зогсохгүй. Дахин ирсээр л байна. Тийм учраас тэдэнтэй хэлэлцээр хийж өөртөө нэгтгээд Мерсеяруу довтлох санаатай байгаагаа хэлээд Айдалстаныг хилчээр илгээлээ. Айдалстан ирээд Роллог амьд байгааг дуулган Рагнарын сэтгэлийг амраав. Эгберт найрамдах хүсэлтэй байгааг дуулгахад Флоки хойрог хоёр баахан дооглов. Рагнар харин түүнтэй уулзаад чамааг үгчгсэн гэж бодож байлаа. Харах сайхан байна шүүгээд хомлон алхав. Хойрокийн явуулсан алуурчин Рагнараас болоод зорилгоо гүйцэлдүүлж чадсангүй. Рагнар Айдалстаны гарт нь ариун цагиргийг нь зөөж өгөөд удахгүй уулзъя андамна гэд буцаалаа. Энэ удаад барьцааны хүнээр Айлаг явуулахаар боллоо. Царааг нь хараач дээ. Флоки харин ахынхаа төлөө биднийг аюулд оруулж байна гэд уурлаа. Мань хоёр ер нь л түнжээ хагараад л байна да. Викингчүүд инхүү Эгберттэй уулзлаа. Эвсэн найрамдах хүсэлтэй байна. Та нарт алт эрдэнэс газар тариалан хийх 2000 га газар өгөл. Бас Мерсиягийн гүнжид хүчээ өргөвөл шан харамж харамгүй хайрлана гэв. Энд чинь нөгөө ширэн хүүхэн шүү дээ. Саналыг минь зөвшөөрвөл Роллог суллана гэхэд бүгд зөвшөөрөв. Ролло амьд эргэж ирлээ. Айдалстаныг хамтдаа буцъя гэсэн ч тэр хариу хэлсэнгүй. Катигатад Бьорны дурлалт бүсгүй Форум Бамбайтай ч болохоор шийдэн сургуулалт хийж байхад Аслов ирж чи одоо зарц биш эрх чөлөөтэй хүн гэд хоёыг бэлгэллээ. Мерсиягийн гүнжид зүтгэн хаан ширээнд нь суулгах умардын дайчид иржээ. Гүнж тэднийг маш сайн шалгаж авлаа. Рагнар Лагерта хоёр Катигатад буцан ирлээ. Мэдээж Айдалстан маань анд нөхдөдтэйгөө нэгдэжээ. Роллогийн бие харин хэцүүхэн байна. Хөл нь хугарсан. Их хүнд шархавч цус их алдаж байв. Энэ үед Хорик хаан Флоки дээр ирэн чухал санал тавья гэв. Буцаж ирэхэд нь Флокигийн эхнэр амарчсан байжээ. Охинтой болсон ч тэр эхнэр охин хоёроо хөөж явууллаа. Катигатад мөн Хорик хааны эхнэр болон хүүхдүүд нь ирж найр наадам үүслээ. Бид хамтдаа олон ялалт байгуулж ол зомог оллоо. Чамд хүү байна. Харин надад охтууд байна гэж Хорик хэл. Бас болоогүй. Флокид хандаж чи надад итгэл даах хүн гэдгээ баталж нөлөө бүхий хин нэгнийг хөнөөгөв. Юу л болох гээд байна да. Ядаж байхад энэ Рагнар яасан их ууж байна. Гэхдээ энэ шөнө ямар нэгэн аллага болсонгүй. Ролло амтай голтой л байлаа. Флоки эхнэрт нь хандаж би тэрнийг түр харж бай. Чи явж унт гээд гаргав. Арай Роллог маань нугдайлах гэж байгаа юм биш үсттэй. Түүнд хандаж чи намайг нэг удаа бараг алгашгсан. Одоо би чамд нэг юм авч ирсэн гэд амруу нь мөөгч гэлээ. Оройн Рагнарын хүү болох Үбэгээр дамжуулан Торстейнд ч бас тэр мөөг шиг зүйлээ идүүлснээс тэр хордож өгсөн байлаа. Алуурчинг заавал олно. Алан тална гэж Хорик хаан жүжиглэв. Үргэлжлүүлэн Флоки дээр ирэн би чамд итгэлээ. Би бүгдийг нь хороомоор байна. Рагнар, Лагерта, бутаж хүүхдүүдийг нь ч бас. Харин чи Бьорныг хороо. Маргааш хөдлийгээд гарав. Хорикийг хаан биш хорчин баачка гэж нэрлэвэл таарна. Ролло нөгөө мөөгийг идсэн хэрнээ үхээгүй. Бүр хөл дээрээ босчээ. Хорчин баачка Роллогийн эхнэр дээр ирэн чи нар жаргах үед их танхимд очиж Рагнарын баг хүүгүүдийг нь хороо. Би чамайг хатнаа болгоно гэж хэлв. Эрлэхийг Бьорн маань найз бүсгүйтэйгээ голын иргэд ирэх 24/7 хийж байна. Гэхдээ энэ нь болзоо биш, зодооны бэлтгэл байж таарав. Харин тэднийг Флоки ажиглаж байлаа. Цусаа гартал зодтолцсныхоо дараа хөлсөө гартал тэвэрлэв. Рагнар Айдалстантай хамт Христэд залбирал үйлдэхийг заалган Деважинд байгаа эцэг минь таны алдар нэр тэнгэрт байдаг шигээ газартч бас иртүгвэ. Алдар суутаа нь мөнхөд таних. Амен. Хорчин баачка босромог үүлээ гүйцээхээр бэлэн болжээ. Эхнэр нь ч бас тулаанд бэлдэж байна.
Гэсэн ч манайхан энэ бүгдийг нь аль хэзээний мэдэж байжээ. Лагерта Хорчин Баачкагийн гэх нэртэй нэгийн эсрэг нэг хийж буулган авлаа. Флоки харин юун Бьорныг алах, эсрэгээрээ амийг нь аврав. Манай хүн урваагүй, зүгээр л дүр эсгэж байсан юм байна. Хорчин Баачка явсаар Рагнарын өргөөнд орж ирэхэд Торстон амьд мэнд сууж байв. Анханасаа л мань Хорчин Баачкаг таригтаад л байсан юм байна шүү дээ. Флоки гарч ирээд би бурхтад Рагнарт ч бас үнэн ч гэв. Хорчин Баачка хүүгмэн өршөөгөөч гэж гуйхад хүүгийнх нь нүдэн дээр түүнийг өөрийнх нь хутгаар дүрээд татаж мөргөн хамрыг нь хугалав. Ийхүү 2 дугаар бүлэг маань дуусч байна залуусаа. Дараагийн бүлгийг үзэхийг хүсвэл subscribe дараарай.